Hi guys, залуучдаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ нийгмийн entrepreneurship ба доктортой хөгжлийн зорилтууд гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2030 он хүртэл доктортой ирээдүг бүтээхийн тулд дэлхийн нийт 17 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. За энэхүү 17 зорилтыг бодит үйл хэрэг болгох, хэрэгжүүлэхийн төлөө дэлхийн олон корпорациуд, бизнесүүд, улс орон засгийн газар, төрийн бус байгууллагууд хичээн ажиллаж ахис дэвшил, хөгжил дэвшлиг бол бий болгож байна. За энэхүү 17 зорилгот бол жишээ нь ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг багасгах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн эрүүл мэнд болоод байгаль орчныг хамгаалах зэрэг хэд хэдэн чухал бүлэг зорилтууд бол багтсан байна. Магадгүй дэлхийн нүүбийн хөгжүүлсэн зорж байгаа энэхүү 17 зорилгыг хэрэгжүүлэхэд бизнесийн байгууллагууд ямар үүрэгтэй, оролцоотой орох ёстой юм бэ? Ялангуяа энэхүү зорилтыг биелүүлэхэд бизнесийн байгууллагууд түлхүү ажилласнаар ямар бенефит үр ашигыг хүртэж болох вэ гэдэг талаар өнөөдөр түлхүү ярив. Тухайлбал эдгээр зорилтууд яагаад бизнесүүдэд чухал болж байгаа тал дээр олон эрдэмтдийн судлаачдын дүгнэлтүүдээс хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт эдгээр зорилтуудыг хэрэгжүүлснээр бизнесийн байгууллагт дэлхийн асуудлуудыг шийдэх, бүр цаашлаад зах зээлийн цоо шин бөгөөд маш том боломжуудыг олж харах боломжийг олгож байна. Хоёрдугаарт хэрэглэгчид илүү тогтвортой, ёс зүйтэй үйл ажиллагаатай бизнес болоод брэндүүдийг эрэлхийлэх болсон байна. Ялангуяа Gen Z гэх мэт сүүлийн үеийн залуучууд, залуу үеийнхэн маань илүү компани засаглал сайтай, байгаль орчноо хамгаалахад чиглэж байгаа, магадгүй доктортой хөгжлийн зорилгууд руу анхаарч ажиллаж байгаа компаниудад ажилд орох, доктортой ажиллах сонирхолтой болсон байна. Мөн дэлхийн 17 том зорилтууд маань өөрөө дэлхийн сайн сайхны төлөө учраас бизнесийн байгууллагуудыг эдгээр зорилт руу тодорхой инновац бүтээх, шин технологи хөгжүүлэх, асуудлын цоо шин шийдлийг хөгжүүлэх шалтгаан болж байна. Эдгээр 17 зорилго руу чиглэж ажиллаж байгаа компаниудын хувьд богино хугацааны болоод урт хугацааны олон талт хөрөнгө оруулалтуудыг татах боломжийг нэмэгдүүлж байна. Цаашлаад тодорхой хэрэглэгчдийн асуудлыг шийдэх, бүр цаашлаад олон нийт нийгмийн асуудлыг шийдснээр компани урт удаан хугацаанд үн цэнийг бүтээх боломжийг олгож байна. Мөн нийгмийн асуудлыг шийдснээр эдгээр 17 зорилгыг бид нар хангаж ажилласнаар улс орон, засгийн газар, төрийн бус байгууллагууд, бусад хувийн ишлийн компаниудтай олон талд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх маш том боломжууд нэгдэж байна. Мөн аливаа бизнесийн байгууллагт тогтвортой өрсөлдөөний даваа талыг бий болгоход нийгмийн асуудлыг анхаарч ажиллах нь нэн тэргүүний чухал асуудал болж байгаа учраас өнөөгийн бизнесийн байгууллагууд яалтч чаргагүй энэ доктортой хөгжлийн зорилгууд руу чиглэж ажиллах үндсэн хэрэгцээ шаардлага болж байна гэж дүгнж болно. Тэгвэл уламжлалт хандлагаар бизнесийн байгууллагыг бид нар ашигын болон ашигын бус гэж ангилдаг байсан. Өнөө цагт энэ ангилал өөрөө бас зарим талаар учир дутагдaltaй болж байна. Өөрөөр хэлбэл тодорхой бизнесийн зорилготой боловч нөгөө талдаа нийгмийн асуудал, нийгмийн зорилгыг, нийгмийн сайн сайхны зорилгын төлөө ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг нийгмийн entrepreneurship гэж нэрлэж байна. Энэ нэр томьёо өнөөдөр дэлхийд дахинд маш түгээмэл ашиглагдах боллоо. Товчхон тодорхойлоод аваад үзэх юм бол нийгмийн entrepreneurship гэж яг юу вэ гэхээр нийгэм байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн санхүүгийн доктортой тийм бизнесийн шийдэл загваруудыг хэлж байгаамаа. Нөгөөтэйгүр нийгмийн антрепренерууд нь доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамгийн шилдэг, инновацлог тийм үр дүнтэй шийдлүүдийг санал болгож чаддаг. Нийгмийн entrepreneurship-ийн дараах төрлүүд өнөөдөр дэлхийд ноёлж ажиллаж байна. Янз янзын хэлбэрээр ажиллаж байна. Тухайлбал ашигын төлөөх нийгмийн бизнес гэж байдаг. Эдгээр бизнесүүд нь бол ашиг олохын зэрэгцээ, нийгэм байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бизнесүүдийг хамааруулж болно. Тэд бол бүтээгдэхүүлчлэгээс бие даан орлого олдог. Бүр цаашлаад тэд бол impact investment буюу нөлөөллийн хөрөнгө оруулалтыг бол асар их хэмжээгээр татах боломжтой. Үүний нэг жишээ бол Tom's гэдэг пүүцний брэнд байгаа. Энэхүү брендийн онцлог нь юу гэхээр ядуу буураа ялангуяа өмсөж зөөх тийм ээ хөл нүцгэн амьдарч байгаа тэр ядуу буураа улс орны иргэдэд зориулаад пүүзээ санал болгохоос гадна нэг пүүз авах юм бол дахиад нэг пүүз өнгөө өгдөг ийм шийдлэр
маш олон одоо нийгмийн асуудлуудыг ялангуяа тэр commodity дутагдaltaй байгаа улс орнуудын асуудлыг шийдэхэд бас хувь нэмэр оруулж байна. За хоёр дахь загвар нь хосолсон загварт нийгмийн бизнес гэж байдаг. За эдгээр нийгмийн entrepreneurship-ууд нь юугаар онцлогтой юм бэ гэхээр ашигын бус болоод ашигын төлөө загваруудыг хослуулан ажилладаг ийм байгууллагууд байгаа. За нөгөөтэйгүр өөрсдийн олсон ашигынхаа тодорхой хэсгийг нийгмийн зорилгодоо зарцуулдаг ийм бизнесүүд байна. Жишээ нь Бангладешээс гаралтай Аравинд гэдэг нүдний имлэг байдаг. За энэ хүн нүдний имлэг нь өнөөдөр ялангуяа Бангладеш, Энэтхэг, Непал зэрэг маш олон иргэдтэй ялангуяа одоо хөдөө орон нутагт тосгодод амьдардаг хүмүүст зориулаад одоо үнэгүй ай кемпийг ажилуулдаг. За нөгөө талаасаа маш олон үнэгүй одоо тийм мэс заслуудыг хийдэг, эмчилгээнүүдийг хийдэг, оншилгоонуудыг хийдэг. Нөгөө талдаа гэхдээ хотын төв метрополын хэсгүүдэд болохоор маш үнэтэй лакшери нүдний имлгүүдийг ажилуулдаг. За ийм байдлаар ашигын болон ашигын бус хэлбэрээр хоёр бизнес модельтэй ажилдаг. Ашигын бизнес модель нь өөрөө ашигын бус бизнесийнхаа гол санхүүжилтийг бол өгдөг. Ийм байдлаар нийгмийн асуудлыг бол шийдэж байна. За гурав дахь нь хоршоо хамтралууд байна. За энэ нь харьцангуй уламжлалт гишүүдийнхаа эзэмшлийн байгууллагууд байдаг. За гишүүдийнхаа эдийн засгийн болоод нийгмийн асуудлуудыг одоо дээшлүүлэхэд нийгмийн асуудлыг шийдэж тэдний нийгмийн ашиг тусыг дээшлүүлэхэд голчлон анхаарч ажилладаг ийм хэлбэрүүд байна. За хамгийн сүүлийнх нь бол ялангуяа уламжлал корпорациуд бол нийгмийн асуудлыг шийдэхэд тодорхой нийгмийн асуудлыг шийдсэн төслүүдийг их санхүүжуулж ажилладаг боллоо. Өөрөөр хэлбэл нийгэм рүү чиглэсэн стартапууд, нийгэм рүү чиглэсэн олон янзын кампайн, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр нэг талдаа компани нийгмийн хариуцлагыг сайжруулахаас гадна за мөн дотоод entrepreneurship-ээр дамжуулаад өөрсдийн бас ашиг, орлого, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бол бий болгох боломжуудыг эдгээр компаниуд бол жишээлбэл эрэлхийлж байна. Тухайлбал одоо Unilever корпорацийн хувьд бол одоо бүтээгдэхүүний ялангуяа саван угаалгын нунтгаа усны хэрэглээ багтаа тийм угаалгын нунтаг савангийн шийдлүүдийг бол маш сайн хөгжүүлж байна. Энэ нь өөрөө эргээд байгаль экологт одоо эерэг нөлөөлөл үзүүлэхийн төлөө иймэрхүү шинэлэг дэвшилтэд шийдлүүдийг бол ашиглаж байна. За нийгмийн entrepreneurship тодорхой хөгжлийн дараах зорилго чиглэлүүдэд бол шууд нөлөө үзүүлж байна. За жишээлбэл ядуурлыг бууруулах чиглэлээр Grameen банк бол одоо маш амжилт дэвшилтэйгээр ажиллаж чадсан. Энэ бол бараг дэлхийн номер 1 жишээ бизнес болж чадж байгаа. За мөн чанартай боловсролыг чиглэх чиглэлээр энэ Barefoot College гэж байгууллага байдаг. За энэ нь бол ялангуяа эмэгтэй инженерүүдийг бэлтгэх чиглэлээр бол ажилладаг. За гендерийн эрхтгч байдлын чиглэлээр бол одоо хамгийн одоо жишээ болсон бизнес бол энэ She Fighter буюу эмэгтэйчүүдэд одоо бие хамгаалах эрдэм, бие хамгаалах мэдлэг, урлаг, туршлагыг одоо бий болгох зорилготойгоор ажилладаг ийм боловсролын байгууллага байна. За мөн хүртээмжтэй цэвэр эрчим хүчний чиглэлээр сүүлийн үед ийм off-grid одоо эрчим хүчний байгууллагууд бол маш их одоо шинэлэг шийдлүүдийг бол санал болгож байна. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчээс татгалзаад илүү хэмнэлттэй, илүү одоо тасралтгүй хүртээмжтэй тийм эрчим хүчийг бол ялангуяа одоо хот тосгод хөдөө орон нутгийн хүмүүс байгууллагууд бол олж авах боломжийг бол нэмэгдүүлж байна. За мөн Патагониа гэх мэт одоо хувцс үйлдвэрлэлийн чиглэлийн байгууллагууд уур амьсгалын эсрэг тийм ээ. За өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй материалтай тийм хувцс үйлдвэрлэлийн чиглэлээр бас маш их дэвшилттэй ажиллаж байна. За эдгээр компаниуд нь бол яг тэр доктортой хөгжлийн тодорхой зорилтуудыг хангахын төлөө өөрсдийн бизнес модельийг яг тэрлүү чиглүүлж ажиллаж байгаа бизнесүүд гэж хэлж болно. За нийгмийн entrepreneurship-ууд өөрөө доктортой хөгжлийн зорилгыг яг хэрхэн дэмжиж ажилладаг вэ гэхээр тэд бод яг доктортой хөгжлийн зорилгыг илүү дэвшилтэд байдлаар хангах чиглэгдсэн инновацийн шийдлүүдийг бол боловсруулж чаддаг, маш бүтээлчээр шийддэг. За мөн нийгмийн entrepreneurship-ууд бол доктортой хөгжлийн зорилгын талаар ажилласнаар илгүү зах зээлийн өргөн хүрээг хамарч нийгмийн маш олон талд олзогч талуудад бол яг нь хурц ажиллах боломж бол бий болдог. За дээр нь засгийн газар, төрийн бус байгууллага, хувийн хвшлийнхэнтэй маш олон тал түншлүүдийг бол бүтээх боломжтой болж байна. За мөн нийгмийн entrepreneurship нь төрийн бус байгууллагатай харьцуулах юм бол тодорхой хандив түшгэлдэггүй, өөрийн гэсэн орлогоо ингээд бүрдүүлдэг учраас урт хугацааны юм үр дүнтэй нөлөөллийг нийгэмд үзүүлэх боломжтой байдаг учраас энэхүү зорилтуудыг social entrepreneurship-ууд бол маш сайн дэмжиж ажиллах боломж бол бүрдэж байгаамаа. За хамгийн сүүлд нь бүгдээрээ
Өнөөдөр бид нар нийгмийн entrepreneurship-ийг эрхлэхэд ер нь ямар сорилт бэрхшээлүүд тулгарч байгаа, бид нар юун дээр анхаарах ёстой юм. За эргээд биднэрт ямар боломжууд бий болж байгаа талаар товчхон дурдъя гэж бодлоо. За нийгмийн entrepreneurship-ийг хэрэгжүүлэхэд бол өнөөдөр бол санхүүгийн тогтвортой дэмжлэг бол маш их дутагдaltaй байгаа. Өнөөдөр банк санхүүгийн байгууллага, за бусад төрлийн санхүүгийн хөрөнгө оруулалтын байгууллагууд яг нийгмийн рүү чиглэсэн бизнесүүдийг хөрөнгө оруулахад яг тогтолцоо, дид бүтэц систем бодлогын хувьд бол бас хангалттай тогтолцоо нь бол бүрдэж чадаагүй байна гэж хэлж болно. Энэ бол маш том бэрхшээл. За хоёрдугаар нийгмийн бизнесүүдийн яг нийгэмд үзүүлж байгаа импактыг боддоор хэмжих гэдэг өөрөө бас их учир дутагдaltaй байдаг. Тийм ч учраас банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд яг нийгэм рүү чиглэж байгаа бизнесүүдэд тодорхой хөрөнгө оруулалт хийхэд энэ дээр бол яг учир дутагдaltaй байдаг. Учир нь импактыг хэмжинэ гэдэг өөрөө маш их төвөгтэй чаленжтай асуудал болоод байна. За гуравдугаарт нийгмийн entrepreneurship-ууд өөрсдийн бизнесийн ашиг орлого болоод нийгмийн импакт хоёрыг хооронд нь тэнцвэржүүлнэ гэдэг өөрөө маш хэцүү байдаг. За тухайлбал модель нь буруу байснаас болоод гэдэг юм уу, эсвэл орчин нөхцөлийн сөрөг нөлөөллөөс шалтгаалаад бид нэр санхүүгийн хувьд бол хичнээн нийгмийн импакт сайтай боловч санхүүгийн ашиг орлого маань алдагдах юм нөхцөл байж болохыг бол үүсэхгүй. Тийм учраас аль болох энэ хоёр зорилгыг тэнцвэртэй хангах асуудал бол нэлээд том чаленж байдаг. За боломжуудын тухайд бол доктортой хөгжлийг дэмжсэн бизнесүүдэд оруулах хөрөнгө оруулалтын тоо бол жилээс жилд өсөж байна. Энэ хандлага бол нэлээд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлийн байгууллагууд бол нөлөөллийн хөрөнгө оруулалтыг өсгөх талаар бол маш их зорилттой ажлууд бол хийгдэж байна. За энэ чиглэл дэлхийн нийтийн анхаарал бол тэр чигээрээ хандуулагдлаа. За ингэснээр бас маш олон талт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжууд бол нэгдэж байна. За мөн олон улсын байгууллагууд, засгийн газрын дэмжлэг туслалцаа, ялангуяа доктортой хөгжлийн зорилгыг биелүүлэх чиглэлэн ажиллаж байгаа компаниудад маш олон талын дэмжлэг үүсэж байна. Жишээл энэ бол татварын, за дээр нь санхүүгийн, зохицуулалтын гэх мэтчлэн, хууль эрх зүйн гэх мэтчлэн маш олон талын дэмжлэгүүд болоо цоо шинээр бол бий болж байгаа нь маш том боломж гэж хэлж болно. За хамгийн сүүлийнх нь дэлхийн нийтээрээ бид нар нийгмийн хувьд бол доктортой хөгжлийн зорилго руу чиглэсэн ийм хэрэглээ соёл бол яах нь вэхээр нэлээд бий болж байна. Өөрөөр хэлбэл орчин цагийн залуучууд бол доктортой хөгжлийн зорилго гэхээсээ илүү баг доктортой хөгжил гэдэг бол тэдний өдөр тутмын амьдралын хэм маяг болчихсон. За бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонгож авахтаа хүртэл байгаль орчинд хэр ээлтэй юм бэ гэдэг талаас нь харж сонголтоо хийх төвшөнд хүртэл очисон байгаа нь за нийгмийн энтерпренеруудын хувьд бол маш том бизнесийн боломж байна гэж харж болно. За ингээд энэхүү хичээлээ дуусгая. Тэгээд та бүхнийг өөрсдийн бизнесийг илүү нийгмийнхэн сайн сайхан байгаль орчны сайн сайхан байдлын төлөө өөрсдийн бизнес загвар шийдэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж за Монгол болоод дэлхийн доктортой хөгжлийн зорилгын төлөө багц ч гэсэн хувь нэмэр оруулаасаа гэж найдаж байна.